Сард Эко Алтан замбар компанид гарсан уул уурхайн гинтийн осол мэрэгжлийн хэлтийн ерөнхий газрыг уул уурхайн компаниудад томоохон шалгалт хийх анхааруулга болжээ. 14 хоногийн турш уул уурхайн компаниуд шалгалт хийж үзэхэд 300 гаруй аж ахуй нэгж эрсдэлтэй тооцогдож байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн Могон голын ил уурхайд нурах эрсдэлтэй хэсэгт нүүр солборлож байсан тул үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон байна. Хинтээ аймагт жон шолборлож байгаа зарим бичил уурхай шаардлага хангахгүй техник хэрэгсэл хэрэглэж байжээ. Уул уурхайн компаниудын хувьд бичиг баримтын зөрчилтэй ус ашиглах зөвшөөрөл аваагүй хууль зөрчсөн компани олон байсан байна. Үнэхээр хариуцлагагүй байгаа. Урд өмнө мэргэжлийн хэлтийн байгууллагаас өгсөн албан шаардлага актуудыг хөлөөлшөөрөхгүй тоохгүй ингэж үйл ажиллагаа явуулаад байгаа аж ахуй нэгжүүд бол хариуцлага тооцох ийм чиглэлээр бид ажилласан. 79 албан шаардлага буюу өөрөг даалгаврыг аж ахуй нэгжүүдэд өглөө. За 301 зөвлөмж бид хөргүүлсэн байж байна. Зарим компани ажилласан маасл тос аккумулятор гэх мэт химийн хорт бодис ялгаруулах хог хаягдлыг ялгаж ангилахгүй зориултын биш байранд хадгалдаг зөрчил илэрчээ. Зөрчил гаргасан компаниудад нийт 224 сая төгрөгийн торгуул ногдуулсан байна. Энэ химийн хорт аюултай бодисын сав баглаа бодлыг зориултын бус газар хадгалсан ийм зөрчлүүд бол бас нэлээдгүй гарсан. За зарим нэг аж ахуй нэгжүүдийн хувьд техник эдийн засгийн үндэслэлд заасан аюулгүй параметруудыг зөрчиж уурхаг байгуулсан ийм зөрчлөл байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан талбайд бүрэн хэмжээгээр нөхөн сэргээлт хийгээгүй. За хийсэн ч стандартын шаардлага хангахгүй байгааг улсын байцаагчид хэлж байлаа.